За сайн байцгаана уу? Танд гудамжинд явж байгаа чинь хэн нэгэн маш ээлдэг залуу ойртож ирээд сайн байна уу? Англи хэлний үнэгүй ярианы клуб сонирхох уу? Эсвэл сэтгэл зүйн сонирхлоо тест бөглөөд өгөөч гэж хандаж байсан уу? Эсвэл бүр сонирхолтой нь та их бурхны талаар сонсч байсан уу гэж асууж байсан уу? Үүнийг зүгээр л нэг шашны номлол эсвэл ээлдэг залуусын тусдам гэж бодож байвал та маш том эндүрч байна. Энэ бол олон улсад шашныг гаж урсгал гэж нэрлэгддэг. Хүний сэтгэл зүгээр тоглож гэр бүлийг нь сүрүүлдэг аюултай сүлжээний хамгийн ихний хаалга юм. Сүүлийн жилүүдэд Монгол христийн шашныг их багийг зөөсөн. Гэвч цаана асар их мөнгө, эрх мэдэл, тархи угаалтыг нуусан харь орныг гаж урсгалууд чимээгүйхэн хүрээгээд хэлсээр байна. Тэд хэнийг онилдог вэ? Тэдний цаад зорилго юу вэ? Өнөөдөр бид Монгол идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хамгийн аюултай 3 гаж урсгалын нууцыг тайлахаас гадна тэд хүний тархийг хэрхэн бүрэн угаадаг сэтгэл зүйн нарийн тактикуудыг судлах болно. Эхний урсгал бол өдгөө дэлхийд даяар тэр дундаа Монгол залуусыг хамгийн ихээр хохироож байгаа Шинжончи юм. 1984 онд Өмнөд Солонгост Ли Манхи гэгч үүсгэн байгуулсан энэ бүлэгмийг олон улсын шинжээчид тагнуулын арга барилтай шашин гэж тодорхойлдог. Учир нь тэд хизээж өөрсдөө Шинжончи гэж шууд хэлж ирдэггүй. Тэдний хэрэглэх тактик зохион байгуулалт нь яг л тагнуулын байгууллага шиг нууцлаг шаталтай байдаг юм. Тэд Монголд ямар тактик хэрэглэдэг вэ? Тэдний урх маш ухаалаг. Гудамжинд эсвэл сошиал медиагаар солонгос хэлний үнэгүй курс, англи хэлний ярианы клуб эсвэл сэтгэл зүйн хувь хүний хөгжлийн сургалт гэсэн зар тавина. Төлбөр нь үнэгүй эсвэл маш хямд. Таныг анх очиход тэнд байгаа бүх хүмүүс таныг яг л хаамд тогтож асар их анхаарал халамж тавина. Үүнийг сэтгэл зүйд хайраар бөмбөгдөх тактик гэдэг. Ингэсгийг би дараа нь илүү гүнзгий задлах болно. Гэвч хэдэн 7 хоногийн дараа сургалтын уур амьсгал чимээгүйхэн өөрчлөгдөж Библийн хичээл рүү шилжинэ. Тэгэхдээ тэд танд нэгэн хатуу дүрмийг толгодог. Энэ хичээлийн талаар энд ирж байгаа тухайга аав ээж найз нөхөддөө огт хэлж болохгүй. Сатан тэднэр дамжуулж чамайг амарлаас холдуулах гэж оролдоно гэх айдас төрүүлнэ. Тэд Библийн ишлүүдийг өөрсдөө мушгин тайлбарлаж эцэг эх чинь чамайг эсэргүүцэж байвал тэд чөтгөрийн тал байна гэж тархийг чинь угаана. Нэгжил залуусыг гэр бүлээс нь чимээгүйхэн тусгаарладаг юм. Бодит баримт дурдъя. 2020 онд цар тахлын үеэр Өмнөд Солонгосын Тээгүү хотод халдвар асар хурдтай тархсан нь яг энэ Шинжончигийн нууц уулзалтуудаас болсон байдаг. Тэд гишүүддээ өвдсөн ч гэсэн цуглаан даяар маск зүүх хэрэггүй, бурхан чамайг хамгаална гэж тушааж эрүүл мэндийн байгууллагуудаас гишүүдийнхээ нэрсийг мөчилж байсан юм. Үүнээс болж 80 гаруй настай удирдагч Ли Манхи шүүхийн өмнө сөхөрч ард түмнээсээ ууршил гуйж байв. Монголд ч муу ялгаагүй. Сүүлийн жилүүдэд Мойс шүтээсийн хажууд байрлах нууц байруудад Шинжончигийн сургалтууд идэвхтэй явагдаж байна. Нэгэн хохирогч залуугийн хэлснээр би анх англи хэл сурахаар очив. Гэтэл 6 сарын дараа би гэр бүлээ чөтгөр гэж боддог болчихсон. Сургуулиасаа гарчихсан. Өдөрт 12 цаг бусад хүмүүсийг илсүүлэхээр гудамжинд явдаг болсон байсан гэж ярьсан байдаг. Тэд үүнийг ургац хураалт гэж нэрлэдэг бөгөөд уламжлал христийн сүмүүд рүү өөрсдийн хүмүүсээ тагнуулчаар сургуулж тентгийн итгэгчдийг хулгайлдаг асар хорлондоо тактиктай. Тэд юунд итгэдэг вэ? Үүсгэн байгуулагч Ли Манхиг тэд хөшгөө мөнхийн хутаг олсон Библийн нууцыг тайлах цорын газ амлагдсан пастор гэж үздэг. Тэдний номлолоор дэлхийн төгсгөл болоход зөвхөн Шинжончигийн 144 мянган даагчил Тэнгэрийн хаанчлал хаад тахилж болж үлдэнэ. Бусад бүх хүн устгагдана. Үүнд итгэсэн монгол залуус сургуулаа хайж ажил амьдралаа орхиж өдөр шөнөгүй энэ байгууллагын төлөө үнгүй зүтгэж бусдыг илсүүлэх тагнуулч болон хувирч байв. Дараагийн урсгал бол танд гудамжинд хамгийн олон удаа таарлсан байж болох бурхны чуулган. Тэдний гол таних тэмдэг бол их бурхны тухай номлол юм. Тэд гудамжинд явж байгаа хүмүүстээр ялангуяа ганцаараа яваа залуус оюутнууд дээр очиж маш ийлдэгээр та их бурхны талаар сонсч байсан уу? Библиэд эцэг бурхнаас гадна их бурхан гэж байдаг гэж яриа үздэг байна. Уламжлалт христийн шашинд бурхныг эцэггүй ариун сүнс гэж үздэг бол эднийх их бурхан заавал байх ёстой гэж зүтгэдэг. Үнэн дээр энэ шашныг үндэслэгч нь Ан Сан Хонг гэдэг солонгос хүн юм. Тэрээр 1985 онд нас барсан бөгөөд түүнийг нас барсны дараа түүний эхнэр Жан Гилжаа өөрийгөө их бурхан хэмээн тохиолсон. Одоо тэр эмэгтэй солонгост амьд зэрэг амьдарч байгаа бөгөөд Монгол дахь дахагчид нь түүнийг Тэнгэрийн их гэж нэрлэн зургийнхын өмнө цөхрөн мөргөж байна. Эдний хэрэглэдэг гол зэвсэг бол үхлийн айдас. Тэд дэлхийн төгсгөл аимшигт гамшиг цөмийн даавдахгүй болох гэж байна. Зөвхөн манай чуулганд ирж басаах гэх баярыг тэмдэглэж лац даруулбал та аврагдана гэж хүмүүсийн сэтгэл зүгээр тоглодог. Үнэн дээр энэ урсгал 1988, 1999, 2012 онуудад дэлхийн төгсгөл болно гэж зарлаад бүтлгүүтэж байсан түүхтэй. Тухайн үед Солонгост олон мянган хүмүүс дэлхий төгснө гэж итгээд
Хамаг хөрөнгөө зараад энэ шашинд тушааж байв. Дэлхийд төгсөөгөөч тэдний мөнгө эргэж олдоогүй. Монголд үүнээс болж гэр бүл салсан маш ноцтой шүүхийн кейсүүд байдаг. Жишээлбэл 2018 онд нэгэн монгол залуу эхнэрээ энэ шашны гаж уурсгал орсноос хойш 2 хүүхдээ аваад гэрээсээ зугтсан. Гэртээ байсан бүх алт мөнгө хадгаламжаа чуулганд 11 хураамж нэрээр тушаасан гэж шүүхэд гомдол гаргаж байжээ. Эхнэр нь хүүхдүүддээ аав чинь тасаах баяр тэмдэглээгүй тул чөтгөр удахгүй өхнө гэж тархийг нь угаасан байдаг. Энэ урсгал нь гаднаасаа байгаль орчныг цэвэрлэх грин камп эсвэл цусаа хайндавлах сайн улсын аян өрнүүлж нийгэмд маш ийдэг дүр хэсэгдэгч цаанаа гэр бүлийг дотроос нэгдэж устгадаг хорт хавдар шиг ажилдаг байна. Тэд дагагчдаас орлогын 11-ийг заавал тушаахыг шаардаж шагуугийн хувьд хараат болгодог. 3 дахь урсгал бол монголчуудын хувьд бараг 20 гаруй жил яригдаж байгаа. Манай улс төр нийгмийн дээд давхраг боловсролын салбар руу хамгийн гүн шургалсан мууны шашин юм. Аль биесны нэр нь Дэлхийн Энх тайвны гэр бүлийн холбоо. Үүсгэн байгуулагч Сам Юм өөрийгөө болон эхнэрээ жинхлэгдсэн эцэг эх буюу хүн төрөлхтний жинхэнэ төгс эцэг эх гэж нэрлэсэн. Тэд Есүс Христ өөрийнхөө даалгаврыг гүйцэж чадлагүй өгсөн. Харин мөн түүнийг гүйцээхээр ирсэн гэж номлодог байна. Мөн зүгээр л нэг гудамжинд ном уншиж зогсдоггүй. Тэдний арга барил асар том масштабтай. Олон улсын арга хэмжээ энх тайвны фестивалууд, олон улсын залуучуудын чуулган, сайн дурын тусламжийн аян гэх мэт маш гоё гялалзсан нэрсийн цаана үйл ажиллагаагаа нуудаг. Тэд боловсролын салбарт нэвтэрч залуус цэвэр ариун гэр бүл, ёс суртахуун гэх мэт хинч маргахааргүй зөв сэдвээр хичээл зааж явандаа өөрсдөө урсгалдаа оруулдаг. Энэ шашны хамгийн хачирхалтай дэлхийд даяар шүүмжлэгдэх зан үйл бол бөөнөр нь гэрлүүлэх ёслол юм. Үүсгэн байгуулагч мөн өөрөө бие биенээ огт танихгүй өөр улсын өөр хэлтэй хоёр хүнийг зурагнаас нь хараад шууд зааж өгч гэрлүүлдэг. Энэ гэрлэлтээр л дамжиж хүн төрөлхтөн нүглээс ангижирна гэж тэддэг. Мөний шашин ямар аюултай вэ гэдгийг харуулах дэлхийг цочроосон нэгэн жишээ бий. Японы ерөнхий сайд асан Абе Шинзог буудаж амийг нь хөнөөсөн Ямагами Тэцуя гэгч залуугийн хэргийг санаж байна уу? Түүний ийм үйлдэлийг бусдын цорын ганц шалтгаан нь мөний шашин байсан юм. Түүний ээж мөний шашинд орж гэр бүлийнхээ бүх хөрөнгө хуримтлал болох 1 сая гаруй долларыг тус чуулганд хандуулснаар тэдний гэр бүл бүрэн дампуурч залуугийн амьдрал сүрсэн байдаг. Тэгээд Абе Шинзог мөний шашныг Японд сурталчилж дэмждэг байсныг мэдээд өшөөгөө авсан нь тэр байв. Монголд 2000-аад оны ихэнх үеэс эхлэн олон зуун залуу охид хөвгүүд Солонгос, Япон хүнтэй сууж виз авах, баян амьдрах горилгоор эсвэл тархиа угаалгаснаас болж энэ ёслолд орсон. Нэгэн эмэгтэй дараа нь өөрийн цахим хуудасаараа дамжуулан бид хичнээн олон монгол охидыг Солонгосын хөдөөд сумын сэтгцэн өвчтөд эрүүл болгох чадваргүй хүмүүст хүчээр гэрлүүлж явуулсныг бодохоор зүрх өвддөг гэж гэмшил илэрхийлж байсан түүхтэй. Тэдний цаана шашны нэртэй асар том бизнесийн бээр зэвсгийн үйлдвэр тэрбумаар хэмжигдэх мөнгө угаалт нуугдаж байдаг юм. Одоо бүгдээрээ хамгийн чухал хэсэг рүү оръё. Та магадгүй эрүүл саруул ухаантай боловсролтой залуус яахаараа ийм илэрхий худалцуулалт итгэж амьдралаа сүрүүлдэг байна гэж гайхаж байгаа баг. Үүний цаана хэдэн 10 жилийн турш судлагдсан хүний сэтгэл зүйн хамгийн эмзэг сул талууд дээр ажилладаг нарийн тактикууд байдаг юм. Тэдний хэрэгэлдэг гол 4 аргыг задлая. Эхнийх нь хараар бөмбөгдөх. Энэ тактик нь яг л сүлжээний бизнес шиг ажилладаг. Тэд таныг анх очиход асар их хайр халамж магтаалаар өмбуулна. Хэрэв та тухайн үед амьдралдаа ганцаарч эсвэл сэтгэл санааны хямралтай байсан бол энэ орчин танд диваажин шиг санагдана. Тархинд асар их допамин ялгарч та тэдэнд бүрэн итгэж эхэлдэг. Гэвч энэ хайр үнэгүй биш. Тэд таныг өөртөөсөө хараад болгож дараа нь тушаал биелүүлэхгүй бол энэ хайраа буцааж татах замаар таныг шийдгэж сэтгэл зүйн дарамтанд оруулдаг. Хоёрдугаар арга нь орчноос тусгаарлах. Таныг өөртөө дасгасны дараа тэд таны цаг хугацааг бүрэн эзэлж эхэлнэ. Өдөр бүр уулзалт, орой бүр хичээл, амралтын өдрүүдэд сайн дурын аялал гэх мэтээр танд хувийн амьдрал чөлөөт цаг огт үлдээхгүй. Ингэснээр та хуучин найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ уулзах завгүй болно. Цаашлаад тэд чиний авралыг эсэргүүцэж байна. Сатан тэднээс дамжуулж чамайг уруу татаж байна гэж итгүүлснээр та өөрөө гэр бүлээсээ зүгтэж эхэлдэг. Хүн гадны мэдээлэлээс бүрэн тусгаарлагдах үед гач урсгалын удирдагчийн үг цорын ганц үнэн болж хуурдаг байна. 3 дугаарх нь айдас ба гин бурууц сэтгэл зүй. Тэд таны тархинд байнга гин бурууц мэдрэмж суулгана. Би хангалттай сайн зүтгэж чадахгүй байна. Миний нүглээс болж дэлхий сүрнэ. Би аврагдахгүй там руу явна гэх мэт айцыг тасралтгүй төрүүлнэ. Хүн айдсын байдалд орохдоо шүүмжлэл сэтгэлгээг алдаж өөрийгөө хамгаалахын тулд удирдагчийн хэлсэн бүхнийг үг дуугүй дагаж хамаг хөрөнгөө тушаахад бэлэн болдог байна. 4-дүгээрх нь хэллэгийн урих. Гач урсгалууд зөвхөн өөртөө л ойлголцдог тусгай үг хэллэгнэр томьёо зохиодог. Жишээ нь Шинжаачигийн ургац хураалт, амлагдсан пастор,
Бурхны чуулганы басаахын лац гэх мэт. Хүн эдгээр үгсийг өдөр тутмын хэлэндээ хэрэглэж эхлэхэд тэдний тархины бүтэц зөөлрөгдөж гадны хүмүүстэй энгийнээр сэтгэж харилцах чадвар нь чимээгүй хүн устдаг байна. Эдгээр шашны гаж урсгалуудын хэрэгэлдэг тагдаг дэлхийд даяар яг ижилхэн. Тэд таны амьдрал ямар нэгэн асуудал тохиолдохыг, таныг ганцаардахыг, эсвэл ирээдүйдээ эргэлзэж байх үеийг чинь отож байдаг. Тэгээд яг тэр сул тал дээр нь дөрөөлж манай дээр би чамайг хайрлая, би чамд туслая гэж гар сунгадаг. Гэвч тэр гар нь эцэстээ таныг гэр бүл, найз нөхдөөс чинь салгаж өөрийн гэсэн үзэл бодолгүй зөвхөн удирдагчийнхаа үгээр хөдөлдөг робот болгох өрх байдаг юм. Шашин шүтэг, хис шүтэг нь хүний эрх чөлөө мөн. Гэхдээ танаас нууц хадгалахыг шаардаж гэр бүлийг чинь чөтгөр гэж итгүүлж санхүү болон цаг хугацааг чинь сорж байвал энэ бол эрүүл шашин биш гаж урсгал юм шүү гэдгийг санаарай. Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст ийм зүйл тохиолдож байсан бол сэтгэгдэл хэсэгт түүхээ хуваалцаарай. Таны үлдээсэн сэтгэгдэл өөр нэгэн хүнийг аюултай өрхөнд орохоос хамгаалж болох юм. Сэрэмжтэй байж өөрийгөө хамгаалаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.